Яг зургийн талбай дээр ирж санагдчих тийм сандал дээр суусан чи гоё байна. Ер нь ажил гэдэг маань үндсэндээ бол кино байдаг. Тэгээ киноны нөгөө 3 юм нэг шат байдаг шүү дээ. Зохиолын шат одоо pre-production гэдэг, production гэдэг, post-production. Production үед бол би яг ийм сандал дээр суугаад дэлгэцээ ширтээ тэгээд киноныхон зургийг авдгаа л гэж хэлж болно. Тэгээд яг сая бол үнэхээр уулга алдсан нь бол гоё байна. Яг энэ сандал дээр ойр цуугаагүй юм байна бас. Үзэн штэ одоо аваачаал энэ чинь бүр нөгөө төвд одоо биднийг нөгөө нэг яг эд унтчих үед яадаг ингээд юун дээр болж штэ. Тэгээд үнэхээр үзчих. Би бол Аргентиныг дэмждэг, Испанийг дэмждэг. Угшил нь болохоор мэдээж Барселона багаас эхэллээ. Тэгээд Месси бол жинхэнэ бурхан тэнгэр. Сая бол дэлхийн хүн биш гэдгээ бол өөрөө үзүүлчлээ. Тийм ээ. Одоо цаашдаа бол би бас Роналдод бол хайртай. Тэр хүн бол үнэхээр хөдөлмөрч хүн. Хүн гэж хаанаа хүрч чаддгийг харуулж чадсан. Месси бол хөдөлмөрлөхөөс илүү энэ бол магадгүй бурхны биелэг, энэ бол хүн биш байх гэж боддог. Хоёуланд нь хайртай. Би бол мэдээж хүсэл бол Аргентиныг аваасаа гэж бодож байна. Хоёрт нь бол явах нь бол мэдээж Испани байгаасаа гэж бодож байна. Тэгээд бүр гуравт нь бодох юм бол Португал байгаасаа гэж бодож байна. Яг гэвэл энэ хоёр том эрхмийн сүүлчийнх нь бүжиг гэж ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол тэгтээ би мэдээж нэгдүгээрт өөрийнхөө үнийг тавина. Аргентин залууга тавилгүй яах вэ? Манай гэр бүл одоо аавын талаас ч тэр ээжийн талаас ч тэр хуульчид аав ээж бол хойно Оросод тухайн зүйл толгойд улсад Ирхүү хотод, Иркутск хотод хуульч мэргэжлэр суралцж байхдаа хоорондоо танилцаа. Тэгээ ах битээр бол үндсэндээ Ирхүүд олдож Монголд төрсөн юм ахтайгаа хоёлоо байдаг. Тэгээд бага нас бол уулаасаа хуулийнхны гэр бүл манай гэр бүлийн хүрээлэл бол одоо цагдаагийнхан прокурорууд, өмгөөлөгч нар, шүүгч нар гэж зөндөө байдаг. Тийм учраас яг чи миний орчин бол гэмт хэрэгээс гэмт хэргийн одоо юу гэдэг чинь тэр яриа хөөрөө гэх юм уу адал явдал гэх үү тэр хуулийн тэр хийгээд гэмт хэргийн орчноос бол салшгүй холбоотой байсан. Тэгээд тэрүүгээрээ ч нөлөөлсөн юм уу багасаа юм жикист тухайн одоо зөвлөлтийн кинонууд үзэх дуртай өөрөө бас тийм мөрөөдөлтэй ингээд хүүхдүүдтэй их нийлэмжтэй биш одоо нийтдэж биш гэх юм уу цэцэрлэгт явах дурггүй ганцаараа ингээд энд тэнд хүүхдүүд гадаа шуугж ивэл гэртээ байжгаад орчхоор нь ганцаараа гарч тагнуул хийж одоо хүм мөрдөж жоохон нэг тааруухан хувцастай хүн явж ивэл энэ хулгайч байна гэж бодоод араас нь хөөгч байдаг юм уу нэг ийм маягаар ингэж өөрийгөө одоо их л тийм тагнуул чекист гэж бодож өссөн гэж хэлж болно. Одоо тэр бол гэр бүлийн ялчгүй орчин нөлөөлсөн хэрэг л дээ. Гат босоо. Яа гоё. За нөгөө талд авч. Тийм ордуу гэдэг энэ төсөл болохоор би ерөөсө амьдралдаа хийсэн одоо 10 гаруй киноны дунд бол хамгийн анх удаага яг жүжигчин бодит хүнд зориулж тухайн хүний материал, тухайн хүний авьяас бэлэгтэн тааруулж зохиолоо бичсэн юм анхны кино байгаа. Тэгээд манай гол дүр одоо танаа телевизийн бас юунд Орос нэвтрүүлэгт Орос манай Мөнх наран гэдэг балетчин хойно Оросд сургууль төгссөн юм авьяаслаг бүсгүүтэй ажиллах тэгээд энэ бүсгүүд зориулж энэ киног бичсэн. Бидний анх танилцсан үе гэх юм бол 2024 онд Тойрог гэдэг миний хийсэн нэг аимшигын гэж нэрлэж хийсэн нэг тэр кинонд анх бид тэр танилцж ирсэн. За энэ охиныг тэгээд ингээд зураг авалтан дээр за хөөрхөн охин юм байна, бүжигч охин байна гэж хэлсэн. Зураг авалтын явцад тэр киноны явцад
авьяастай өх юм бэ, мэдрэмжтэй юм байна, харцсан ямар үнэн юм бэ, яаж юмгаа илэрхийлж чаддаг юм бэ гэдгийг нь жүжигчний авьяастай байна гэдгийг нь мэдээд тэгээд яасан ч миний кино дууссан байхгүй. Тухайн тэр кино бол нэг ангит кино байсан. Тэгээд би яг тухайн үед бодоо за энэ охинтой би бол одоо нэг газраар бодох юм бол энэний дор оюутлогоо шиг эрдэнэс байгаа юм байна гэдэг бол надад. Би тэгээд аюунхаа майнс шиг илрүүлж олоод тэ одоо энэ юу шиг эротин тоо шиг ухаж штэ. Дахиад би 6 анги ингэж энэ уурхайг ухсан. Дахиад ч ханаагүй. Тэгэхээр 2024 оноос эхлээд ерөн зохиолын боловсруулалт намайг нөгөө тэрний хань мөрчийг хийж явах 10 ангид кино хийж явах явцад бол мөнх наран зүүдэнд байсан. Ямар сэдв бүм орж ирж лээсэн. Тэгээд би тухайд боловсрогдож явсаар байгаа. Тэгээд мөрч киногоо нодлон 3 сард үзэгчдийн хүртэл болгочингууд л шууд яг нөгөө бичиг цаасныхаа ажилд ороод нөгөө ганцаарчилж өөрийгөө хорж байгаад одоо цуслан дээр яг зохиолоо яг бичсэн. Тэгээд 9 сарын 1 гэхэд 6 сар орчим зохиолтойгоо ноцолцсон болоо да. Тэгээд бид нар чинь бас бэлтгэл ажил гэж явж байгаа. Яг 1 сарын 2-нд зураг авалт маань эхлээд 4 сарын 1-нд дууссан. 90 хоногийн хугацаанд яг л нөгөө өвлийн жинхэнэ чанга үеэр ялцчгүй авагдаж таарсан. Тэгээ магадгүй нэг талаас энэ тусч болсон бах. Тэр хүүтэн нөхцөл гэдэг маань өөрөө энэ киноны уур амьсгалыг бас илэрхийлэхэд дөхөн байсан зэврүүнийг харуулах. Одоо бол сайхан дулаахан болцсон юм байна. Тэгэнгუთ тэр хүүтнийг одоо үзэж байгаа, дагжиж байгаа үзэгчдийн өмнөөс бас баярлалаа шүү дээ, тий. Тэр зохиол бол надтай бол шин зүйл биш. Кино зохиол тэр зүс яг гэхээр түрүүний ярьсан 2003 онд анхны хийсэн киноноос ахуулаад ер нь зохиолоо өөрөө бичээд найруулдаг юм арга барилаар ажилладаг. Тэгээд миний бусдтай хамтарч хийсэн 2хан зохиол байдаг. Нэг нь болохоор одоо бууны сумыг буцаажуулдаг гэдэг догмдгоон идея зохиолоор. Гэхдээ кино зохиол дээр нь би бол өөрөө ажиллаж исэн. Тэр кино байдаг 2019 онд хийсэн. Дараагийнх нь болохоор мөрч гэдэг олон ангит кино байгаа. Энэ кино болохоор зохиолч Цогт хоёрын зохиол. Миний бас кино зохиол дээр нь хамтарч ажилласан юм кино байгаа. Тэгээд кино зохиолыг бичихд бол яг дүрдээ автах гэдэг бол бас нэг бодлын энэ киног би бас нэг ихэндний юм хэлжмээр санагдаад байгаа. Нөгөө үйл явдлыг нь хүн хөөж үзэхээсээ илүү мэдэрч үзээсээ тухайн дүрийг гэж илүү бодсон. Тэр үднээсээ ингээд манай гол дүр бол эмэгтэй хүний дотор би одоо хичнээн өөрөө ир хүн учраас тэгж яг эмэгтэй хүн шиг мэдээж бодож чадахгүй хаа. Тэгтээ өмөөрч тэр зөвхөн хүн лимчин сэтгэж бичсэн өнцөг бол би. Тэгээд мэдээж яг энэ кинон дээр бол их дарамттай, маш их дарамттай байсан юу байсан бэ гэхээр би бол яг энийг бичиж явах үедээ бол унтахаараа зүүдлэхээр хар дардаг. Тэгээд тэндээсээ босч ирээ тэр нэг мэдрэмжээ алдахгүй тунд баг ингээд зүүднээсээ босч ирж бичиж ийсэн сценууд үзэгдлүүд бас бий. Тэгэхээр бол нэлээд их тийм төвлөрч их ганцаардаж ажилласан гэж бас энэ ордуу киноны онцлогийг ярих юм бол тэгж хэлж болно. Ягаад гэхээр би цуслан дээр нодлончин ингээд их олон аймгийн 100 жилүүд болж ирсэн. Манай гэр бүл ингээд аяллаа явчихсан. Би яг өөртөө тийм нөхцөлийг бий болгож жагаад яг бичиж ийсэн болохоор ингээд шүнс хэрэхэд ингээд хөлс даавралцсан. Гав ганцаархна харанхууд. Тэгээд яг тэр байдлаасаа босч ирж тэр мэдрэмжийг хөөж бичнэ гэдэг бол нэг бодлын амттай нөгөө бодлын бас жоохон амиарч юм шиг юм л ажил байсан. Тэгэхээр бол энийг бол нэлээд тийм өөрийгөө жоохон тарчлаасан гэхүү жоохон хичээсэн гэж хэлж болно. Мэдээж зохиол болгоно л мэдээж сайн болоосоо билээл гэж бодох хэрэгтэй. Гэхдээ энэ зохиол дээр бол нэлээд тийм нухсан. Тийм ер нь эхнээс нь бид нар бодох хэрэгтэй юм шиг. Одоо миний хувьд бол би хүнийг жишээлбэл хүн гэдэг маань кинон дээр бол дүр. Хүн бол нэг талдаа цав цагаан юм уу эсвэл хав хар амтан биш. Хүн бол энэ киноны үгэн дээр ч байдаг. Алаг амтан байдаг. Тэгэхээр тухайн нөхцөл байдал үйл явдал дунд тэр хүний ямар мөн чанар нь тодорч гарч байгаагаар л яг хөө бид нэр ингээд хуучин цагаас ахуулаад сайн дүр, эерэг дүр гэдэг юм уу, муу дүр, сөрөг дүр гэдэг юм ингээд ялгацдаг. Би энэ ялгамжийг бол их бүдэг байгаасаа тэгэх юм бол их зузаан юм үйл явдал маань одоо бид нар сонгодог жүжигүүдийг, сонгодог бүтээлүүдийг бодохоор хүний сайн муу бүх чанар нь нэг хүн дээрээ цогцолж идэг. Түүнээс бол ингээд бурхан шиг хүн байгаад нэг талтаа жүтгэр шиг хүн байна гэж бол амьдрал дээр байдгүй. Тэгэхээр энэ киноны үйл явдал маань бол их хар бараан юм үйл явдал донд манай гол дүр маань маш хэрцгий аргаар өөрийнх нь зөв зорилгыг зөв зорилго гэхүү эсвэл тэр өс хонзон хүний сэтгэлд ургаж болох тэр хорсол занлаа бол тайлж байгаа. Тэгэхдээ энэ нь болохоор
муу юм ихийн тулд хийгээд байгаа юм биш. Энэ нийгмийг өөрчлөе гэдэг юм дуудлага хонхны жингэнэн байгаасаа гэдэг үүднээсээ ч юм уу. Тэгэхдээ нөгөө талаас нь харах юм бол энэ бол яг үнэхээр бүх төрүүд нь эсрэг дүр гэж хэлж болно. Одоо яг тэгж хатуу хувааж ярих юм бол яг гэвэл манай гол дүр маань үнэхээр сайхан сэтгэлтэй ийм охин байсан боловч амьдрал энэ нийгэм түүнтэй учирсан хүмүүс нэвдээд тэр хүнийг ингэж арга хэрэгслэр тэмцэхээсээр аргагүй болгосон учраас тийм шахан дээр оруулсан учраас илүү бас үзэгчдэд жоохон цочром юм амттай байгаа юм болов уу гэж бас бодоод байгаа шүү дээ. Олон энэ бол яг миний шийдэл байгаа. Зарим үзэгчид бол надад тийм яг өчигдөр 4-р анги орсон ч яг яриад эхэлсэн ингээд энэ гол дүрийн эсрэг дүр маань их тийм хит жүжиглж тоглож гинүү да гэж жоохон эвгүй байсан баг. Энэ бол тэгж буусан бол тухайн жүжигчний биш миний шийдвэр байсан. Тэгээд алдсан байвал миний алдаа. Яг гэвэл би энэ дүрийг эсрэг дүрийг нөгөө яг тэр тухайн байгаа ертөнцид амьдрдаггүй дандаа мансуурлын ертөнцид нөгөө гимт хэргийн учраас нөгөө хар тамхины нөлөөдөнд автцсан. Тэгэхдээ манай кинон дээр бид нар бүр албаар хийсэн. Нэг юм хөзөр мөзрөөр ингээл нэг юм гурил шиг юм татч матаал ингээл нэг эсвэл тарж мараа ч юм нэг юм яг заавал тэгэж хүнд үзүүлэх биш. Хүн харангуут энэ ямар их өөр амьдрдаг хүн бэ гэх тэрний нэг хэлбэр нь бол тэр хиймэл тоглолт гэж одоо жүжиг шиг тоглолт гэж бууж иж магадгүй. Тийм мансуурлын нөлөөнд автцсан хүн тийм хиймэл амьдрдаг ч юм уу гэж бол бодсон л да. Бус дүрүүд маань бол тийм биш. Нэг дүрэл би яг нөө эсрэг гол дүрэл тэгэж. Тэр хүн бол ягаад гэвэл ер нь муу хүн гэж бодсон ч гэсэн тийм хийх хэрэггүй харгас үйлдэлтэй хүн учраас ээжээс төрсэн ааваас бүтсэн энэ хүний дотор тийм байх эсгүй байх гэж бодмоор тийм үйлдэлүүдтэй учраас энэ бол шал өөр юмний нөлөөнд автсан хүн байна л гэж. Тэгэхээр тэр бол хүнч биш. Магадгүй тамд амьдарч байгаа чөтгөр байх тийм ээ. Тэгж бодвол тэгтээ яг хуу энэ үзэгчдэд цочор байж болно ойлгомжгүй байх юм бол тэр л миний алдаа. Би тэрийг бол түмэнтэй үлэн зөвшөөрнө. Яг гэвэл кино бол найруулагчаараа овоглогдох ёстой байдаг. Уусаа тэмч байдаг. Тэгээд мэдээж сайныг нь үүрч урмыг нь авч чадж байгаа бол мууг нь бас өөрхөл ёстой үзэгчдээсээ. Тийм байх юм бол тухайн дүр тоглосон жүжигчнийхээ өмнөөс би өөрөө хөлцлөвчөө дүүгээсээ бас уучлал хүсье. Миний бас алдаа гэж магадгүй. Бас энэ талаас нь ингээд миний тайлбарын араас бодоод үзвэл та нарт бас яаж буух юм байгаа. Бас нэг өөр юм байдаг. Тэр нь юу вэ гэхээр манай багш хэлдэг байсан. Муу уран бүтээлч бол бүтээлээ тайлбарладаг гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр би тайлбарлаж байгаа болохоор магадгүй би муу уран бүтээлч байх. Хийх болсон шалтгаан хүчтэй байсан болохоор мэдээж хийгдсэн байж таараа. Тэгээд энэ бол ганцхан миний шийдвэр байх боломжгүй. Чи нөгөө түрүүн хэлсэн кино бол хамтын урлаг. Нэгдүгürt уран бүтээлч продюсер хоёрын урлаг байдаг. Продюсер бол энэ бүтээлийг одоо төрөхт нь нийгэмд үйлчлэх тэр цаад алсын харааг нь харж байдаг юм уу те нөлөөллийг бодож тэгээ нөгөө талаасаа бизнес утгаараа ашиг орлогыг бодож ингэж хийх ёстой нэр төрийг бодож гэдэг юм уу. Уран бүтээлч хүн бол харьцангуй тэр ертөнцийн амьдраад одоо найруулагчаар толгойлуулсан жүжигчин одоо уран бүтээлийн баг болохоор яг тэр ертөнцийн амьдрдаг болохоор энэ ертөнц рүү нэг бидний байгаа энэ цаг үе ертөнц рүү бол нэг контакт бол харьцангуй бага бах. Тийш хамгийн харьцдаг шугамтай хүн бол продюсер. За бид нар одоо энэ ордуг чи анзаарсан бол энэ бол Монгол улсын тухай кино биш. Өнөөгийн цаг үеийн тухай кино биш. Гэхдээ бидний бүтээж хүн гэдэг тэр категорид багтж байгаа энэ муу сайн чанарууд ингэж энэ дунд харагдаж байгаа. Энэ тамийн тухай кино. Хүн өөрөө энэ ертөнцийг энэ дэлхийгээ там болгочихсон. Нөгөө нэг ярддаг 10 хар нүглээ үлддэг. Бие бинийгээ зовоодаг юм там болгоцсон тухай юм кино байхгүй нөө ёгт утгатай тийм ээ. Тэгээд Шекспирийн нөгөө нэг өөрийнх нь үг байгаа шүү дээ. Одоо энэ дээр уулаасаа хэлэгддэг энэ кинон дээр там эзгүй бүх чөтгөрүүд энд байна. Там хоосон байхгүй юу? Там байгаад байдаг тэнд нөгөө нэг нүгэлтнүүд нь очдөг. Яагаад гэвэл бид нэр хоёр тамтай болгочихсон. Тэнд нэг хоосон ажилгүй там байна. Бидний дэлхий одоо энэ ертөнц бол там болсон гэдэг юм огт утгатай л тийм кино. Үзэгчд 99.10 зүгээр над дээр ирж байгаа юм шүү энэ чинь цаагаараа миний мэдхгүй суугаар юу болж байгааг би сайн мэдхгүй зүгээр би өөрийнхөө одоо сошиал орчинг одоо нэг тийм нэг судалгаа хийдэг юм гэж үзэх юм бол над дээр ирж байгаа 99.90% нь үндсэндээ бол лайк тарж байгаа.
Тэгээд ийм юм хийх болсон гэдэг юм уу. Тэгээд энэ ертөнцийг ойлгоод байгаа. Түүнээс бол энэ Монголын тухай кино байна. Энэ одоо юу гэдгийг тэр утгаар нь ерөөсөө хүмүүс ярихгүй байгаа юм. Тэгэхээр би хамгийн их баяр тэнд төрж байгаа. Нэг үзэгчд бас нэг хүн тэгэхээр би сая блог хэлээ л те. Нэг юм уулан би мундаг гэж боддог залуу байсан. Тэгсэн чинь мань хүн болохоор би бол өдийн насанда шүүмжийг хүлээж авах маш дуртай. Магтаалыг бас ухаантайгаар хүлээж авч хэрэндээ чаддаг гэж боддог. Нэг онгороод гүүгээ тэнд ингээд одоо архитар суугаад онгороод гүүгээд авахгүй. Шүүмжлэлийг би нэг гомдож бариад аваад авахгүй хэрэгтэйг нь авч чаддаг гэж боддог. Шүүмж ухаантай шүүмж шүү тийм ээ. Доромжлол байдаг. Шүүмж нэртэй доромжлол байдаг. Тэрийг би бас шүд зуугаад өнгөрчдөг. Шүд зуухж байх те тэг нэг тоохгүй хайчдаг. Баг ингээд окей. За чиний зориг ойлгомжтой байна. Чамаас авах юм алгаа. Би шүүмжнээс бол маш их юм авч өөрийгөө хөгжүүлэхийг зорддог. Тэгсэн чинь яг тэр миний блог хийсэн намайг бол манай уран бүтээлчдийг хараасан байхгүй. Чиний кино хүн үзэхгүй дээ. Ингэн дээ. Гэхээр би тэр үнийг амьдралд анх удаа сая ордуу кинон дээр яг ингээд нэг альва уран бүтээл нэг бүлбигээд нэг зэлгээхэн байжсэн дор бол нэг бол час халуун нэг бол хөв хүүтэн мөсшгөл байх хэрэгтэй гэж боддог. Муулуулах юм бол магадгүй тэрүүгээр би бас дахиад баярлаад байгаа. Мань хүн тэгээ чиний кино бол маш уйдахартай энэ киног эхлүүлэл би уйдсан гингуудаа миний өмнөх кинонуудыг дурдаад тэрэн шигээ бас нэг хараал идсэн нэг юм заваан юм байна гэд нэг үзэж эхэлсэн юм шиг байна. Тэгээд үнэхээр дэвчгүй бачуурал уур нь хөрсөн юм шиг байна. Тэгэхээр тэр хүнийг бас намайг хараатал нь бас бүтээл хийсэндээ би бас баярлж байна. Түнс яахав те болно хөөрхөн гэд ингэх юм бол хоёрын оронд байхгүй. Тэрний оронд тийм сайхан паялнаг шиг хараалт чинь гоё юм байл ш. Тэгтээ би тэр үнтэй харьцмаар байна. Тийм ээ бас уран бүтээлээ бодоод, урлагийг бодоод, уран бүтээлчтэй бодоод би тэр хүний ямиг ил байлгамааргүй. Мэдээж ил байгаа л да би харахыг хүсээгүй. Тэгэл өнгөрөөс. Түнс бол би нэг тийм зөвхөн өөрийгөө нэг юм вакуумжуулаад өөрийгөө магтдаг хүмүүсийг тойруулаад нэг шөөмжсөн болгоныг ингээд идэг хүн биш. Би харин ганцаар явахдаа тэрийг уншиж тэрнээс би дараагийн удаа яах вэ? Энэ хүн үний хэлээд шүү дээ гэж нөгөө нэг тийм муу санаатай юм байхгүй өөртөө ашиглаж чадна. Тэгэхгүй тэрнтэй хэрэлдээд байгаа юм бол өөрөө хөгжихгүй шүү дээ. Тэр чинь гутлаа арчаад үүдэн дээр гутлаа арчаад байгаа юм шиг дороол зогсоод байна шүү дээ. Гутлаа арчаад ормоор байна шүү дээ. Тэр гоё шалаар гიშгээд тий. За юу гэж тийм байх вэ? Бурхан яг нөгөө нэг уран бүтээлдийн юм байна. Би түнс бол трейлер кино хий гэж одоо юу гэдэг чи яг ингэж хүсч хийгээд байгаа юм биш л те. Аливаа нэг уран бүтээлчийн эмзэглэл байгаад тэгээд нэг юм агуулга зохиол юм санаа гарч ирээд хийхээр арга барил нь надад яг тэгж таарад байгаа байхгүй. Жохоо юм нууцлаг. Би трейлерээсээ илүү нууцлаг гэвэл баг хүлэн зөвшөөрнө. Мистери гэж ярьдаг. Ингээд юмыг нэг онцлог шиг байлгах дуртай. Үзэгчдийг нөгөө нэг сэтгэл зүг нь тэгж одоо хөтлүүлэх дуртай гэдэг юм. Энэс л киноны жанр гарч иж байгаа. Тэгээд дээр нь жоох юм хурц гараа сүүнд дөрвөл улайтлан цусан дөрвөл цайтлна гэж байгаа шүү дээ. Бишээ сүүнд дөрвөл цайтлна, цусан дөрвөл улайтлна. Юмыг хоёрын оронд дутуу хийгээд яах юм? Би нийтмийн кино хийж чадахгүй байж заавал шаардлагатай юм шиг хүнээс мөнгө авчаа нийтмийн кино хийх гэдэг хэвэл хэцүү шүү дээ. Өөрийнхөө мэдэрдэг, хүсдэг, чаддаг юмар л ингээл тэр юм дотор л би ёроолт нугаа нөж мүжийг нь атгаад ингээд цустай нь утгалдаад эсвэл цав цагаан болтолно. Өөр ямар ч өнгөгүй болтолно. Эсвэл тас хар болтолно тэгэл баймар шин юм. Саарл байх бол онц биш. Тэгтэл хүн саарл амтна л та зүгээр уран бүтээлдээ хийх хандлага маань тийм байж болохгүй л гэж ярьж байгаа. Мэдээж үйл явдлын хувьд гэх юм бол шин төвхөд өрнөх ёстой. Манай мөрч маань гол мөрдөгч мөрч дамдан маань бол үргэлжилнэ. Бусад дөрүүд маань бол өмнөх анги дээр нөгөө нэг цаад нууцуд нь тайлагдсан учраас мэдээж одоо дахиж ажиллахад бол хэцүү л дээ нөгөө хүмүүсийг гайхшруулахад. Тийм учраас шин түүх рүү орж байгаа. Тухайн цаг үеийнхаа мэдээж түүхэн. Тэгээд мэдээж арай жоохон тийм өөр тавцсан дээр бид нэр одоо тэр бол нэг хотелийн ноёны хотелд л эргэлж байгаа үйл явдал байдаг бол одоо шинэ анги дээр бол арай өөр тавцсан дээр. Магадгүй бид нэр мөрч 3-ын тухайч яриануд эндээс эхлээд ер нь хөндөгдөд явж байгаа. Юмыг бол тэгж харах ёстой юм байл. Энэ дээр бол яг хуу ер нь бол ингээд шууд араасаа орчиж болох байсан зүйл бий баг. Энэ бол харьцангуй ингээд жоохон зайтай орчлоо. Яг намайг дуусгаад одоо би өөрөө хувийнхаа явах энэ нэг ордуутай явж байгаа хооронд бол манай цогт хоёр зохиолч маань бол зохиолоо ерөнхийдөө гаргацсан байсан. Тэгээ сая битээр дөнгөж өчигдөр
Бид хоёр нөгөө нэг одоо тэр хооронд чинь зохиолч нь продюсеруудаа хянагдан санаа оноогоо ярин марин гэж боо юм болж байгаад хамгийн сүүлд нь намайг завтаа болонгууд ингээд юу яаж байгаа юм л да надтай сая бид хоёр бас цуслан дээр ингээл хоёулахна вакуум орчинд бүх зохиол яг зэгцлээ дууссан. Тэгээ одоо манай яг бичлэлтийн ажлыг хийгээд энэ 100 бид нэр 7 сар орчимд болоо зураг авалтандаа гарна гэж бодож байна. Тэгээд мэдээж бол юмны хоёрыг хийх гэдэг бол уран бүтээлчөнд бол маш хэцүү байдаг. Яг гэхээр нэг бол ийм хүлээлтгүй үзэгчдэд өгөөд сайхан кино гэдэг тэр таашаалыг авах бол нэг асуудал. Одоо тэгээд таашаацсан үзэгчдэд тийм сэтгэл зүйдээр юмны хоёрыг өгөөд дээшлэх үү доошлох уу гэдэг дэнсэн дээр сууна гэдэг бол тийм таата зүйл бол биш. Тэгвэл мэдээж би хийхгүй бол хэн хийх вэ? Өөр хүнд өгөөд одоо гэдэг чинь тэр нэг өмнөх ангийнхаа нэр хүн дээр зүхтааж болох байсан л баг. Тэгтээ бас яг өөр хүнд өөрийнхөө хийсэн барьсан барилгыг одоо өгчмөөргүй байна. Өөрөө дуусгамаар байна. Тэгээд оноог нь авдаг шиг одоо алдааг нь үүрэх ёстой бол үүрий. Ямарс манай хөрөнгө оруулагч Фүүгийнхэн маань продюсер Оранжийнхэн маань бол ингээд санаа нэгтцсэн бид нар бол дахиад хамтралаараа ажиллаж байгаа. Гэхдээ яг нөгөө чинь зохиолынх нь хэлбэр нь өөрөө тийм. Одоо нөгөө нэг юм детектив юу чинь мөрдөгч маань юу одоо дагаа нь хүртэл үзэгчдэд оньсог байдаг. Түүнээс бол ингээд бүх юм ил явдаг бас кино байдаг шүү дээ. Одоо жоохон акшн төрлийн кинонууд гэх юм бол ингээд одоо чейзийн зохиолууд эднэр чинь гэмт хэрэгт нь юу хийж байгаа нь ил мөрдөж байгаа үнэн нь ил ингээд нуух юм байхгүй. Шерлок Холмс одоо ингээл Агата Кристи гэл нөгөө мундаг зохиолууд болохоор манай зохиолч маань өөрөө болохоор Агата Кристигийн юм шүтэн бишрэгч. Тийм болохоор юм битүү савны аллаг гэж ярьдаг юм билээ. Би бас мөрчөөс л тэгж мэдэж авсан. Тэгээд нэг юм тодорхой дөрүүдийн дотор алуурчин байгаа гэдэг нь ойлгомжтой. Үзэгчид бүгдээрээ тэр алуурчныг хараад явж байгаа. Тэгээд тэр дунд хүн гэдэг амтын ямар арьсны цаана, ямар жүжиглэлтийн цаана өөрийгөө нууж чаддаг юм байна. Тэгээд тэр дундаас үзэгчид бас алуурчныг төсөөлж таамаглаж явах нь өөрөө энэ киноны энэ жанрын нэг амжилтын үндэслэл байдаг юм байлээ л дээ. Тэгээд хамгийн Монголд бас олон ангит кинон дундаас хамгийн сайн хэрэгжсэн төсөл нь бол ялчгүй мөрчин болов гэж. Энэ бол ганцхан миний бүтээл биш учраас би тэгж бардам хэлж байна. Энэ бол баг хамт олонний маш олон хүний бүтээл учраас тэгээд тэр бүтээл дээр ажилласан бүх уран бүтээлчтэй бас энэ завшааныг ашиглан дахин баярлаа. Одоо бас энэ уран бүтээл дээр минь мэдээж жүжигчдийн хувьд өөрчлөгдөн ийм байгаа ч гэсэн уран бүтээлчд маань бол ер нь толгоонууд нь бол ерөнхийдөө дахиж ажиллах тийм байгаа хаа гэж таамаглаж байна. Кино зохиол бичигдэж дуусаад өөртөө болцсон гэж үзээд продюсер данх уншуулад эсвэл гол жүжигчэндээ уншуулад эхэлснээс хойш энэ бол нэг хүний бүтээл байха болчдөг. Энэ бол хамтын бүтээл болчдөг. Тэгээд баг орж ирээд анхны уншлага хийгээд ирэхээр тэр хүмүүс өөр өөрснийх нь чиглэлээр юмнуудаа бодоо авчдаг. Кино нийлмэл урлаг гэдгийн шалтгаан нь бол одоо гэрэл зургийн урлаг, дүрслэх урлаг, тэгээд драмын урлаг, бүжгийн урлаг, юу гэдэг бүх ингээ театрын урлаг ингээ бүх юмыг холбож агаад тэгээд шинжлэх ухааны ололтын нийлбэрээр бүтдэг учраас өөрөө маш их адармаатай урлаг. Нөгөө талаас маш хүчтэй үнэхээр ойлгомжтой. Олуулаа нийлж хийсэн болохоор их хүчтэй байдаг баг л та. Тэгээд олон хүн нийлж байгаа юм чинь мэдээж харилцаанд бол адармаа гардаг. Ямарваа нэг байдлаар киног би нэг бол цагны механизмтай ажиллагааныхын хувьд харилцааных нь хувьд би шатар нөхөдтэй адилтгаж боддог л доо. Кинон дээр ажиллаж байгаа тэр 50-60 хүн байлаа гэхэд нэг нь байхгүй бол тэр цаг ажилддаг. Тэр араа. Мотор. Хадааныг ингэж явж исэн л одоо чи хадааныг энд бас дахиад сэжиглэж ирж байгаа шүү дээ. Бас л маань өнийг сэжиглэж байгаа. Хадаан чамайг тоодгүй биш үү? Чи юу нэмч биш үү? Би бол амар мэрэгчлээ хүмүүс дуртай байхгүй чи тэгсэн чинь юм чийж чадахгүй. Наа чи ингээд хамгийн бужигнуулаа яваад шүү дээ гэдэг л боддог гэсэн чинь. Та улстай амар надаас амар газар амьдэрдэг юм шүү. Энэ доош чи хүмүүс би нэгэ хэмлээд шуналдаа ингээд алалцж шүү дээ. Ийм хүмүүс чи ийм байна гэдэг юмнууд чи явлаа. Миний дэргэд хамгийн шилдэг мэрэгчлүүд байдгаа гэж би боддог. Энэ тоглоогүй их юм гэж харагдаж
хамгийн тоглоог өгөхөд ерөөсөө харц салахгүй дараа нэг ойрхоноос авахд ингээд хураал энэ бүр тэгэлдэж чи ингэж нэг шүү. Хосчдаг. Нэг жүжигч юм уу, нэг зураглаач юм уу ингээд нэг хүн байхгүй л бол тэр ажилддаг. Бүгд нийлжээж тэр нөгөө нэг цагны нарийн механизм шиг ингэж ажилддаг. Нөгөө талаараа тэр олон хүмүүстэй харилцахын тулд шатар нүүж байгаа юм шиг хүүгээ өгнө, хүүгээ идүүлжээж би юугаа авна. Тэгээ эцсийн энийг бол найруулагч зангидахтаа юу гэж хардаг вэ гэхээр нэг бол ингэж их мэдээж бол энэ цаана бол продюсеруудын гэрээний асуудал, цалин мөнгөний асуудал байж байгаа. Хамгийн гол уран бүтээлж ирж зангилагдах тэр хүсэл эрмэлзэл нь бол зохиол болон энэ киноны өөрөө байж хэвээр. Тэр хүн тийм дуудлагаар ирж тэгээд тохирсон өөрийнхөө ажил тохирсон цалинг аваад хамтарч ажиллах юм бол энэ бол маш сайн бүтээл болохын анхны шат нь байдаг. Тэгээд яг хоо найруулагч хүн бол мэдээж бүгдийг нь зангидж явж байгаа ч гэсэн ингээд уурлаад бухимдаад маш их нервтэй ажиллаа л да. Гэхдээ тэрийг ил хэлэх үү гэдэг бол тухайн хүний сонголт. Ил барих уу, ил барьж ингэж бүгдийг барьдаг хүн байна. Айгаал сандаргаал хүмүүс сандраалт. Яана нөгөө чи ашигчаад эхэллээ. Болохоо байлаа гэж бүр өглөө цагийн өмнө нэрээ ч юм уу. Над болохоор миний өөрийн хувь чанарын хувьд бол тим найруулагч бол хүмүүс тэгж боддоо шүү дээ. Энгийн хүмүүс нөө дийлэнх нь найруулагч гэхээр л нэг зурагтны ард суучаал хүн загнаад байдаг. Нэг цагаан болоо барьчаал гэд. Миний хувьд бол тэрнээс бол шал өөр арын шинтэй хүн л дээ. Тэгээд эхэндээ бол би энэндээ бол их эмзэгэлдэг байсан. Залуу байхдаа ингээд би өстой эднэрийг базаж чадахгүй байна, загнаж чадахгүй байна ч гэдэг. Надаас уусаа гарахгүй байгаа юм чинь би яах. Тэгвэл би бас кино юмэр шүү дээ. Тэгээд сүүлдээ бол яг явандаа бол ер нь энэ манай баг маань ер нь залуучууд л их хвчлэн байдаг л да. Тэгээд одоо бол та нар надад тохируулж ажилланаа. Би та нарт тохируулж биш. Гэт ер нь бол яг ингээд нэг гэр бүл шиг байгаасаа гэж ер нь их зөөлөн дулаан тийм харилцааг л хүсдэг. Уурлах үе байна. Уурлахыг минь олон мэддэг. Одоо ингээд 50 60 хүн дунд чинь найруулагчийн баг гэдэг 4 хүн багт яг миний нэгдүгээр найруулагч жишээлбэл миний уурыг хийдэг байх жишээ нь. Тэгэхээр би өөр хүнд аваач тэр муухай ажиллаа өгчтэй их муу хүн байна л да. Яг тэгэхээр би өөрөө хийжээч тэгэхээр надад ингээд өөрөө жүжиглээд байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Би уурлахаар магадгүй чимээгүй болчдөг. Уурлахаасаа төрүүлж гомддог ч юм уу нэг тийм л арын шинтэй хүн байхгүй. Тэгэхээр магадгүй найруулагчийн яг тэр ажлын характерт тохирохгүй ч магадгүй. Гэхдээ миний хүсэл кино их учраас яалтчгүй тэгэл одоо ингээл явж байгаа. Миний шүтэн биширдэг найруулагч гэх юм бол мэдээж маш олон хүн байна. Маш олон хүнээс би юу аавна, уран зориг аавна тийм ээ. Гэхдээ яг бүр зоож хэлэх юм бол би Seven кино хийсэн гэхээр мэдэх бах та. Мэдээж яг нэг найруулагчийг яг зоож хэлээрэй гэх юм бол би Дэвид Финчер найруулагчийг хэлнэ. Өөрөө бол триллер жанрын үнэхээр гайхалтай. Яг өнөө цагийн хувьд бол би бол нэг номерын ч гэж ер нь найруулагч нарыг ер нь урлагийн хүмүүсийг 1 2 гэж дугаарлах бол гурил шиг ч юм уу тамирчид шиг тэгж ингэж секундээр харж дугаарлах бол утгагүй л асуудал баг. Өөрийн онцлогтой уран бүтээлч байх нь бол уран бүтээлчийн нэг номерын зорилго байх л гэж бодож байна. Тэгээд яг Дэвид Финчер найруулагч бол үнэхээр гайхалтай. Би тэр хүний хийсэн Seven Nest гэх юм уу. Өөр олон киног бол дурдж болно. Гэхдээ зүгээр Seven киног л ярив. Арга хэлбэрийн хувьд бол би энэ найруулагчийн шүтэн бишрэгч ялчгүй юм уу. Утга зохиол талаасаа, драм талаасаа гэх юм бол би Александр Дюмаг хэлнэ. Манай зохиолчийн хувьд бол Агата Кристи байсан бол надад бол Александр Дюма, Монте Кристо гүн бол миний одоо ширээний амьдралын насан туршны ном. Тэндээс би одоо бүх юм авдаг. Миний одоо энэ өмнө хийжсэн хэдэн кино бүгдээрээ яг харах юм бол Монте Кристо гэж хэлж болно тий. Уран бүтээлч хүний хамгийн үндсэн гол суурь бол маш их уншдаг байх хэрэгтэй гэж боддог. Энэ тарих нь их тийм том байж ээж одоо том мөртлөө хоосон байж болно. Гол нь тэр сав бол том байх хэрэгтэй. Тэгээд гаднаас авч байгаа юмнуудаа сайн шүүдэг байх хэрэгтэй. Тэр савн дотор маш их юм багтаах хэрэгтэй. Одоо компьютероор ярих юм бол хаард нь том байх хэрэгтэй тий. Терагийн хаард биш, 1000 терагийн хаард байх хэрэгтэй гэдэг ч юм уу ингээд. Уран бүтээлчин жижигхэн тарихтай байх юм бол явахгүй, хаашаач явахгүй. Тэр тусмаа жүжигчин хүн дээр бүр онцгойж ярил л да. Жүжигчин найруулагч юм. Жүжигчин хүн гэхээр зүгээр уйлаад хүн хараад нэг юм хэлэхээр уйлчдаг, сэтгэлийн хөдөлгөөн амархантай байх бол нэг чадвар нь мөн боловч гол зүйл нь биш. Жүжигчин бол хүн судлаач ажил байдаг. Тэр хүн
юмыг уншаад тэндээс шүүгээд ойлгоод боловсруулад гаргаж чаддаг байх хэвээр. Өөр хүний дүр тэр нэг дүр дээрээ ашиглаж чаддаг байх хэвээр. Түнс үг цээжилдэг хүн жүжигчин биш. Чадвар нь мөн. Тэр бол их хойгуур ирэмблэгдэн шүү. Нэгдүгээр ажил найруулагчийн хувьд тэр. Жүжигчин хүн бол их наривчилж ажилладаг. Ингэж юм руу ингэж шомбож нэг дүр дээр ягаад гэвэл найруулагч нь бол маш олон жүжигчтэй ажиллах нь шүү дээ. Тэгээд цаана дахиад давхаргаар ингээд техникийн ажилчид өөр уран бүтээлчтэй ажиллана. Тийм болохоор яалчгүй ингэж ерөнхийлж ажилладаг. Гэхдээ тэнд байгаа ертөнцийг тэр чигээр нь нартай сартай дэлхийтэнд бүтээдэг байхгүй юу? Найруулагчны онцлог нь. Тэгээд киног найруулагчаар нь овгилдог. Зохиолчоор нь биш. Тийм ард нь гарлаа манай жүжигчнээс маань бол бас их төвчээр хүч тэсвэр шаардлаа. Дүүдээ тэгэхээр ялчгүй зориулж битсэн юм байна гэдэгт улам итгэлтэй боллоо. Гоё байлаа. Маш их хүчтэй хэлсэн болж чадлаа. Тэр хүн зохиолч хичнээн төсөөлөөд бичээд ингээд ингэсэн байвч тэр найруулагчийн шүүлтүүрээр бүх тэр нар нь ногоон өнгөтэй байна. Чи шар нар учсан байна. Үгүй энэ нар хүүтэн ийм энерги ялгаруулнаа. Ийм илч туяа байхгүй гэж тэр найруулагч хүн шийддэг болохоор найруулагчаар киног овголдог. Дүр гэдэг бол жүжигчин гэдэг бол тэр киноны нүүр царай гэдэг бол үнэн, тийм ээ? Тэр нүүр царай хүн уншдаггүй хүн бол тэнэг нүдтэй байдаг штеп харах юм бол хичнээн хөөрхөн гоё мянган давхраатай том алаг малаг байгаа тэнэг нүд гэж байдаг баг. Тэгэх юм бол уншдаггүй л нүд тэнэг байдаг байхгүй. Тэгтээ уншихад бас нөгөө фильтр хэрэгтэй штеп. Зөв юм олж унших, хэрэгтэй юм олж унших. Одоо ч бол их гоё юунууд болцсон шүү дээ. Ер нь интернет гэж юм байна. Ер нь хамгийн юу гэхэд ингээд маш мундаг хүмүүсийн номуудын сонголтуудыг өгдөн шүү дээ, тэ. Хамгийн унших хэвээр 10 ном, залуу хүний унших хэвээр. Одоо бид нэр Монголоос ярих юм бол Баабургаан Дойрын Идэр дүүдээ хандах нэг айл ном байдаг. Ийм номыг чи залуу байхдаа унших хэвээр шүү. Тэгжээж энэ ертөнцийг ойлгоно. Буддын шашинтай хүн гээл зөвхөн ингээ мухар сүсэглэл буддтайхан ямар ч ном зохиолыг уншаагүй, тийм ээ? Мэдхгүй байж иж тэгсэн мөртлөнгөөсөө наа чин Христийн Библи баба гэдэж болохгүй байхгүй юу? Уран бүтээлч юм бол бүгдийг нь мэддэг байх хэвээр. Библи нь юм байна. Библийг ойлгож иж тэр цаа сонгодог зохиолууд чинь Европын сонгодог зохиолууд чинь түлхүүрээ нэ шүү дээ. Дорны гүн ухааныг үзэхийн тулд Күнзийг мэдэх хэрэгтэй, тий Буддааг мэдэх хэрэгтэй. Энэ сэтгэгч нарын бүх цаад философийг мэджиж эднэр чинь түлхүүрээ онгойлгоо шүү. Чиний гар дээр тавих байхгүй. Уран бүтээлч хүн тэгэхээр суур хэдийн юмнуудаа уншичаад ер нь альва ажлыг түүнс одоо ингэдэг болсон шүү дээ. Нэг кинон дээр ингээ очиод жүжиглэгч бай очингууд нүур будчих зохиол өгнө. Үгээ өгнө. За яг үг бол хамаагүй гэлээ гэхэд тэр бүтээлдээ өөрснөө ямар хайргүй ханддаг юм бэ тэр өөр хийж байгаа хүмүүс нь. Үгүй шүү дээ. Эний чинь яах гэж байгаа. Яг зүгээр найруулагчийн арга байдаг. Жүжигчэндээ зохиолоо уншихгүй байжгаад ингээд шууд оруулж ирж мэдрэмжийг ягаад дандаа ингэж өөрөө задаач өгч ингэж ажилтдаг тийм найруулагч байдаг. Тэр бол нэг өөр өнцөг байхгүй. Гэхдээ уран бүтээлийн хүндэтгэж тэр ширээний уншлагын ажиллагаануудыг маш сайн хийж байгаа хэвээр. Манайхан болохоор юуг бол зурганд гарах гал мөнгөний зовлон байдаг л да. Гэхдээ тэр бол 2 дугаар ажил шүү. Эхлээд тэр ширээн дээр маш сайн суух хэрэгтэй. Тэр ягаад 6 сар зохиол өгсөн. Ягаад 9 сараас 1 сар хүртэл ширээн дээр суусан. Тэгээ бид нэр 3 сар зохиол авсан. Зураг авсан. Гэдэг ч юм уу ингээд нэг юмны харьцаа бол ийм байвал маш зөв л байгаад байдаг л да. Кино их мөнгөөр хийж болно. Мөнгөний урлаг нь үнэн. Их мөнгөөр хийдэг. Тэгвэл бас зайлшгүй гэсэн үг биш байхгүй. Бага мөнгөөр сайн бодож хийсэн кино төсвний юм чинь гэж хавчигдж байгаад илүү уран санаанууд олдсон шийдлүүд зөндөл байдаг шин. Сая миний кинон дээр ч гарчлаа. Мөнгөтэй байхад нь би тэрийг томоор нь бодоол орхицсан байхгүй. Тэ? Тэгсэн чинь продюсер энэ мөнгө байхгүй шүү. Чи өөр юм бодож байгаа. Тэгэхээр би өмнөхөөсөө муутахгүйгээр магадгүй илүү гаргах гэж би энийг хэсгийг яаж төсөөлөх үү гэж бодож байгаад би тэр жишээлбэл бадмын оршуулгын хэсэг байгаа. Одоо энэ юунд гаргаж байгаа. Би театрын тайзан дээр авсан байхгүй. Энэ хүн бол өмнө нь болохоор бид нар бүр хээр хөдөө гадаа ингээд юм түүдэг мүүдэгт айгу нүсрийн бодож ирсэн. Ингээ онгоц ирж бууж юм байгаа гэсэн. Тийм боломж алгаа гэхээр төгүүлгээ бодсон чинь бадан бүжигчин хүн байсан балетын.
Тэгэхдээ насан туршдаа жүжиглж амьдэрсэн хүн байсан. Амьдрал дээр нөгөө тайзан дээр биш. Тэгин бодлохоор нь тайзан дээр нь оршуулад театрын тайзан дээр нь оршуулад тэр цагаан цэцгийн дунд байгаа тэр охтууд эднэр гарч ирээд театрын тэр юуны хөгжим яваад хөгжим нүртэл юм хөглөгөөний хөгжим хөгөхгүй хөгжим явж байгаа. Тэгээд тэр нөгөө гашуудлал илэрхийлж байгаа манай тэр бүлэглэлийн нөхдүүд маань хүртэл жүжиг тоглож байгаа ш. Бидний зураг авалт тэр артлын жүжигчдийг задрах хүртэл яг жүжиг шиг нэг өнцгөөс авч байгаа. Бид нэр ойртоо бол импласт нь аваад ингэж тойроод камер хөдөлж өрөөгүй. Яг эднэр бол жүжиг шиг амьдэрдэг хүмүүс юм а гэдгийг харуулах гэж нэг хэсэг сценыг тэгж авсан байхгүй. Нэг талаас нь нэг өнцгөөс өсөв ш. Яг ингэж зэрэгтэл цугаал үзэж байгаа юм шиг ингэж хараад.